Энэхүү контентыг бага насны хүүхдүүд сонсохыг хориглоно. Дээхэн үеийн амдамжсан ярианаас. Улаан түүфэл. Нарлаг дулаахан өглөө. Гэрийнхэн ойролцох хөнгүү шахам гудамжаар нэгэн 10 настай жаахан охин үнэхээр аз жаргалтайгаар амандан дуу аялан алхана. Учир юу гэвээс өнөөдөр охины төрсөн өдөр ажээ. Бас хичээл намардаг зуны 3 сарын турш өглөө болгон гадуур ийхүү дуу аялан алхахна нэг ёсны охины зуршил болсон байв. Энэ бол энэ охины тухай түүх. Энэ бол охины хамгийн сүүлчийн удаа дэндүү их жаргалтайгаар энэмсгэлсэн өдрийн тухай түүх юм. Охин амьдардаг байрныхан орц руугаан сэтгэл дүүрэн догдолсоор орлоо. Догдлох учир юу гэвээс охины ээж охинд энэ жилийн төрсөн өдөр заавал бэлэг авч өгнө хэмээн амласан байсан юм. Охиныг айл 6 настай байхад аавыг нь нас барснаас хойшох бүхий л төрсөн өдрүүдэд ээж нь бэлэг өгөх нь байдгүй. Бүр тэр өдрийг ордоос мартаж охиныг зөндөө их гомдоосон учраас ээж нь тэгж амлаж л дээ. Харин охин ээжийг амлалтанд хүрэх байхаа гэж чин сэтгэлээсээ итгэж байлаа. Тэгээд охин аз жаргалтайгаар гэрийнхэн хаалгыг татав. Тэгтэл гэрийнхэн хаалгаар дөнгөж шагааваа үгүй юу? Охин энэ хуруу дээр хамгийн муухай үзэгдлийг олж харав. Юу гэхээр ээж нь шаал согтоо өөднийхэн өрөөнд гулдан хэвтэн. Ээжийнх нь хэвтэж буй зүгээс архины ихүү муухай энэ ертөнцийн хамгийн хүзэн яддаг тэрэл өнөр охины хамрыг цоргих шиг болгоход дотор нь муухайрч овөөдс нь хүрв. Тэгээд охины нүдэнд нулимс цэйлэгнэж. Дахиад л арх уужиж байгаа юм ээж. Та надад амласан штэ. Гэж зангирсан хоолоогоор хэлээд хаалгаан дас хидэл саваад гараад гүйчихлээ. Охин шатны өрөө хар хурдаараа гүйсээр орцныхон хаалгаар гарч байрныхан ойролцох нэгэн сандал дээр суугаад алсгартал уйлж гарлаа. Өнөөдөр төрсөн өдрийн бэлэг авахгүй. Ер нь цаашид хизээч төрсөн өдрийн бэлэг авахгүй юм байна. Ээж надад биш харин архинд л хайртай. Гэж ижидийн голдон ортол гомдсон хөөрхий охин дотрон ийм бодож. Тэгээд бодох тусам гол нь харлаж улмал ойлмар санагдаж байлаа. Охин ээжтэйгэн нэгэн даруухан хоёр өрөө байранд аж дурдаг. Уг нь гурвуулаа байх ёстой байсан ч 4 жилийн өмнөх тэр нэг хараал идсэн өглөө аав нь ажил руу яваад эргэж ирээгүй юм. Үүнээс болж ээж нь маш их сэтгэлийн дарамтанд орсон бөгөөд үүнээсээ ангиж ирэхин тулд арх хууж эхэлжээ. Тэгээд 4 жилийн турш тасралтгүй арх уусаар одоо байгаа байдал нь энэ. Охин хэсэг зөөр нүрээ даран уйлж байгаад арай гэж нэг юм тайвшрав. Тэгээд нүрнээс гаран авдал яг урд нэг хүн зогсож байгаа юм дээр. Охин айн зочлоо. Тийм ээ. Охины урд үнэхээр нэг хүн зогсож байх бөгөөд дэр гартан улаан төвөл барьсан нэгэн хижээл насны эмэгтэй байв. Тэр эмэгтэй охин руу яг л хоол руугаа харж байгаа юм шиг эсвэл нэг тийм олж явахыг хамгийн хүсэж байсан зүйл рүүгэн харж байгаа юм шиг ихэд шуналтай гарцаар ширдсэн. Хахирган муухай хоолоогоор бас маш удаанаараа "Охин минь, их чин тийм хүн айхаар харагдаад байна уу?" гэж хэллээ. Харин охин өөрийгөө том хүний өмнө баг зэрэг эвгүй байдал гаргаснаа мэдэн санаан зовж "Оо, яалаа гэж зүгээр. Их чин хажууд чин суучих уу?" Тэг. Эмэгтэй намбтайг их чин охины хажууд суугаад "Миний дүү, чи яагаад ингэж ихгүй нэг л ав?" гэж асуулаа. Охин үнэн хэлв. Эмэгтэй охины яриг сонсож дуусаад "Оо, ийм хөөрхөн охины гомдоодыг үнэхээр муу ээж юм. Ястаа нэг сүнсийг нь хүчээр булаагаад 18-5 ёроол шатааж баймаар" гэж хэлжээ.
Охин энэ гажиг үгсийг сонсоод гайхсан даа. "Юу? Таасан юу гэсэн бэ?" гэж асуулаа. Харин эмэгтэй юу ч дуугарсангүй. Тэгснэн шалуур асуулт асуув. "Миний охин, чи төрсөн өдрийн бэлэг авмаар байна уу?" "Төрсөн өдрийн бэлэг?" гэснэн өнөөх гартаа барьж байсан 2 улаан төвлөн охины өвөр дээр тавилаа. Эл улаан төвл шив шин бас үнэхээр гой дүзэмжтэй бөгөөд охиныг нүдээр нь дамжуулан сэтгэл зургийг нь ховсдох шиг болж зээж дотор нь өөрийн ирэхгүй шунлын гал бадамлан асах шиг болов. "Наадхыг чинь би охиндоо бэлгэлэх гэж байсан юм л да. Охин минь яг чиний үеийнх. Гэтэл чамаг энд уйлаад сууж байгааг би хараад дэсэхгүй хүрээд ирсэн юм. Тэгээд чиний яриаг сонсоод би энэ төвлийг миний охинд биш, харин чамд байх ёстой гэдгийг ойлголоо. Тиймээс наадах чинь одоо чинийх." "Хөөх, ямар гоё юм бэ? Болно гэж үү?" "Бололгүй яах вэ охин минь. Миний охинд наадах шиг чинь төвлнүүд зөндөө байгаа. Харин чи авахыг хүсэж байна уу?" "Тийм ээ, хүсэж байна." Охины энэ аз жаргалтай дууг сонсоод эмэгтэйнүүд багхансан мэд тунчиг жигтэйгэр гэлэлцээд "Төрсөн минь өдрийн минь хүрээ охин минь." "Тийм. Наад төвлжин шөнө өрөө рүү ч орох гээд байж магадгүй шүү. Харин миний охин яасан ч оруулж болохгүй. Тэгвэл өөхлийн муухайгаар өөхөж сүнс чинь үрд тогжигдэх болно." Гэдэг сандалнаасаа болсон аз жаргал баяр хөөрөөр дүүрэн амандан дуу аялан цааш алхлаа. Дууч гэжтэй. Ямар нэг сонсохоос эвгүй ая гэж нэрлэхэд ч хэцүү нэг юм сонсогдно. Улаан төвл тог тог. Улаан төвл тог тог. Энэ бяцхан охины сүнсийг аваад эргээд ээж дэрэн ирээрээ гэж аюулсараа эмэгтэй хаашаа чим яваад өгөв. Ингээд охин улаан төвлөлтийг хоёулахнан үлдэв. Тэгээд тэр дорн өөрийн хуучин муу сандалыг тайлаад улаан төвлөн өмслөө. Яг таарч байна. Охин жигтэйхэн их баярлаж байрлууган орон хуучин муу сандалан үлдээгээд гарч зугаалахар шийдлээ. Ийм зүйл болж магадгүй гэж бодож охин төрсөн өдөртөө зориулан халаасны мөнгө зөглүүлсэн бөгөөд тэрүүгээрэн өөрийгөө баярлуулахар шийджээ. Тэгээд гадуур явв. Үнэхээр сайхан өдөр байсан болоод ч тэрөө эсвэл төрсөн өдрөөрөө ийм хөөрхөн улаан төвлөлтөй болсон болоод ч тэрөө охин үнэхээр аз жаргалтай байлаа. Тэгээд энүүгээр тэрүүгээр баахан хийсэв. Бага мөнгөндөө тааруулан зөндөө жолон юм хийв. Бүр орой хүртэл гадуур зугаалжээ. Зугаалга охинд өөрт нь үнэхээр их таалагдсан. Үгүй яг гадуур явж байхад нь таарлцсан нохой гэрийн тэжээвэр амтан болгон өөрлөө нархирч дайраад байсныг тооцсон шүү дээ. Бүр охин руу нилээд хідэн удаа нохой дайрсан юм. Зарим нь эзэнтэйгээ явж байсан болохоор охин руу ойртож чадаагүй. Харин эзэнгүй юм уу эсвэл эзнийхэн гараас алдарсан нохдууд шууд л охиныг тасар татах гэж байгаа мэт аимшигтайгаар архиран дайран очсон ч яг охинд хүрхийн даваан дээр гаслаж гээнэн буцаад сүүлийн хавчин зугтаж байлаа. Охин хэдийгээр тэр бүхнээс айлсан ч бас яагаад нуурах гэж ирснээр буцаад зугтаад байгаа нь сонин санагдаж байлаа. Уг нь охин жаахан ажигч байсан бол өөрлөн дайрчулсан ноход өөрийнх нь нүүрлүү нэш. Харин улаан төвлөр рүү харж байсныг анзаарах байсан юм. Аратан амтны нүд зөвхөн дайрч байгаа юм руу л хардаг. Харин ямар нэг амьд биетийн өдөөс дайрч ивэл зөвхөн нүүрлүү л хардаг. Харин ноход зөвхөн улаан төвлөр рүү харж байсан юм. Үүнийг л эс тооцвол энэ өдөр үнэхээр дайжгүй өнгөрлөө. 10 настай бяцхан охин ингэж ганцаархан гадуур зугаалсаар байгаад бүр сурчээ. Үүний шалтгаан нь ээж нь охиныгоо бүр зөнд нь өргөсөн. Бас аригчин ээжсэн болоод охин нэгч найзгүй байдаг байлаа. Найзгүй бас харж хандах хөнгө болохоор охин хижээл энж хийхгүй гадуур тэндэг болжээ. Охины зугаалга үнэхээр хөвгөлтэй байсан болохоор
Цаг нисэх мэт өнгөрч нэг мэдсэн чинь бүр шөнө болж гож. Тийм болохоор охин гэрэлүүгэн харилаа. Тэгээд яг гэрийнхэн орцны хаалган дээр ирэх үед гадаа алхидын цагаан гэгээ тасарч байрных нь урдсыг дүнэр харанхуй нөмөрч. Охины амьдардаг эл хуучин байрны цахилгаан шийдгэж гэлээд хуучны ид байх тул 7 хоногт заавал нэгээс 2 удаа тог тасардаг байлаа. Харин өнөөдөр тэр тог тасардаг өдөр нь бол л та. Охин мэдээж жаахан хүүхдийн цангаараа орц рууган орохоос айж байлаа. Ер нь энэ жаахан охин битгий хэл ямар ч эмэгтэй хүн ганцаараа ийм түнэр харанхуй орц руу орохоос айдаг шүү дээ. Гэсэн ч охинд гадаа байх нь илүү хамшигтай санагдаж эхэллээ. Учир нь өөрөөс нь бараг 10 алхмын зайтай нэгэн үл тэнэг идэхэд тамиг тотонган өөрлөн шүлэнгэтсэн зөвөн харцаар ширтэн зогсож байв. Дэм учраас охин өөрийн бяцхан зүрхэн дотор байх алгын чинийхэн зоргон байдгаар нь чангалан орцныхон хаалгаар орлоо. Охинд яг л түнэр харанхуй дотор живэх шиг л санагдав. Зүрхэн дөгдөгхийн цоглон. Дог байхгүй болохоор лифт ч гэсэн ажиллахгүй. Ийм охин ураг шалхаж шатаар дээш өгсөхөөсөр аргагүй. Тэгээд хамгал биеийн чангалан улаан төвлийн тогдог хийлгэн шатаар дээш алгасаар 3 давхрын шатан дээр ирлээ. Энэ шатыг өнгөрөөд л охин гэрэлүүгэн орлоо гэсэн үг. Тэгээд яг урагшаа нэг алхтал харанхуй ханигтээс муурны муухай баригрын сонсогдож хөөрхий охины өнхөлцгийг хагалгахдах. Охин өгтлийн зочсон дон хар хурдаарын гэрийнхэн хаалганы урд ирээд хаалгаан дадтал айшгүй онгойж охин додогшин орлоо. Гэтэл гэр доторх нь гаднахаас нэг их ялгаа байсангүй. Адилхан хав харанхуй байв. Гэсэн ч өсөж дөрсөн гэртэн орж ирсэн болохоор санаа намарч одоо л нэгэн урдтаараа амьсгалавлаа. Гэхдээ 10 настай байцхан охин үнэхээр айж байсан тул өөдөндөө улаан төвлийн тайлж хаяад гэрийнхэн хаалгыг зоojлон дөлхүүрийн дэндэн зоож орхиод ээжийн хайлаа. Харамсалтай нь бүх өрөөг шалгаж үзсэн боловч ээж нь алга. Ингээд охин өөрийгөө хав харанхуй хоёроо байранд органцархнан үлдсэнийг мэдлээ. Ээж нь хайдлах ханыг тийшээ арх хууж наргиж зэнгэхээр явсан боллоо та. Охин үнэхээр айж байлаа. Тийм болохоор шууд л унтлахын өрөөлөө орон унтахар шийдэв. Тэгээд өрөөнд орон хувцаанч тайлалгүй оронд орлоо. Арай л нэг юм дээр тав. Тэгээд өөрийгөө хүнжлөрөө сайн гихч нь ороогоод нүдэн анивуу үгүй юу. Зүүд нойрны ертөнц рүү орохон тэрэ. Гэхдээ нэг тийм унтаж байгаа юм шиг өгөө юм шиг нэг тийм сэрүүн маягтай юм шиг тийм байдалд орж шиг боллоо. Тэгтэл ханаас чимчээхэнд нь өнөө хөдрийн эмэгтэйгийн цэвүүн дуу гэхэд хэцүү нэг тийм муу ёрын хоолой сонсогдлоо. Улаан төвөл тог тог. Улаан төвөл тог тог. Энэ бяцхан охины сүнсийг аваад эргээд ээж дээрэн ирээрээ. Энэ дог сонсоотал охин зочин сэрж нүдэн нээлээ. Эргэн тойрноо хараажлан шалгавал ямартаж өөрийгөө өрөөндөн хүнжил дотрон хэвдэж ууган мэдээд бага зэрэг тайвшрах шиг болсон ч нэгэн сонин дуу чимээг сонсов. Тэр нь дөгжөд байсан гэрд нь хэнийгний өсгөд гудалтай хүн орж ирээд хаа хамаагүй яваад байна гэдгийг мэдсэн охин айсан дан болоод уйлж орхилоо. Учир нь энэ гэрд ээжтэн ч тэр өөртөн ч тэр нэгж өсгөд гудал байхгүй гэдгийг мэдхийн дээрээр мэдэж байв. Бас ээж нь хизээж ингэж алхдаггүй. Ээж нь жижигхэн хөлдөө бөгөөд хөлөөн жирч алхдаг бол энэ алхаа ээжийнх нь алхаанаас шал өөр арай удаан хийгээд нэгэн жигд байлаа.
Хөөрхий охин энэ үед нэг зүйлийг санав. Энэ гэрт байгаа зорийн ганц өсгийтэй гутал бол өдрийн танихгүй эмэгтэйгийн өгсөн улаан төвөл. Үүнийг сансан охин үнхэлцгийн хангартал айж хамаг биенийхэн шарвс басах шиг болж бяцхан зүрх нь өөрт нь дуулдах шахуу тодоос тод сонсогдож бас мэгшин уйлсаар л байлаа. Чимээ гаргахгүй тулд бяцхан гараараа аман дараад асгартал уйлж байлаа. Харин нөгөөх тог хийх чимээ сайгүй дуулдах бөгөөд дэгснэн гинэ төмпөн савн дөжгнөж бас өрөөнүүдийнх нь хаалга онгоож хаагдж эхэллээ. Тэр зүйл өөрийг нь хайж байна гэдгийг охин мэдээд бүр улмал айж салганан чичирч эхэллээ. Тэгээд гинэтхэн нэг зүйлийг санав. Би чинь өрөөнийхөө хаалгыг төгжөөгүй байгаа юм байна шүү дээ гэж санахтан өнөөх эмэгтэй хэлсэн үг гинэт толгойд нь бууж ирлээ. Тийм ээ. Наад төвөл чинь шинэ өрөөлөв чинь орох гээд байж магадгүй шүү. Миний охин яасан ч оруулж болохгүй. Тэгвэл чи өхлийн муухайгаар өгөж сүнс чинь өөр төгжигдэх болно. Энэ үгсийг санангуутал охин шууд орноос годхийн өндөж төлхөөрэн хайсан боловч охин унтлагын өрөөний төлхөөрийг хаана угааг огтхон ч санахгүй байв. Гэсэн ч охин төлхөөрэн олохоор эрж хайна орноос босч хамгийн эхлээд өрөөнийхөө шүүгээрөө гэдсээр шургуулгаан айжуухан онгойлгов. Тэгтэл ашгүй өрөөнийхөө төлхөөр нь нүдэнд үзэгдэх газар байлаа. Энэ хооронд өнөөх улаан төвөлний чимээ сонсогдсоор л улам ойртсоор л. Харин охин төлхөөрэн ийм хурдан олсондоо баярлахтан шууд л гараан явуулан төлхөөрэн аваад эрэхтэл гараан шургуулганы болон зохиод төлхөөрэн газар унагахан тэр. Үнтэй зэрэгцэн өнөх улаан төвөлний тог хийх чимээ таг болчихов. Тэр намайг сонсчихлоо гэж охин бодлоо. Охины бодлыг баталж өнөх улаан төвөлний чимээ аяхан тогхийн дуугарч эхэллээ. Тог хийх тусам тэр чимээ улам чангархана улаан төвөл охин руу айсуу яваг ээлтгэж байлаа. Үүнийг ойлгосон охин шууд л газар унсан төлхөөрийн шүүрч яваад хар хурдарангүй хаалган дээр ирээд чэжирч салгансан гараараа өрөөгөө цоожлохоор оролдов. Харин энэ хооронд улаан төвөлний чимээ огцом хурдасч тэр нэг юм эсвэл ямар нэг богж өтгөр өөрлөн гүйж ирж байгааг охин сонслоо. Тэгтэл ашгүй тог хийх чимээ яг хаалганы ар дээрх үед охин хаалганд өгжиж амжаад хаалганаас голдлоо. Харин өнөөх юм хаалгыг нь онгойлгох гэж хичээж буй бол та. Хаалганы бариул дөрөхийн дуугарч дээш доош хөдлөж байлаа. Ямар ч тач тэр нэг зүйл хаалгыг нь нэвдээд орж ирж чадхаар хүчтэй биш байсанд охин бурханд нь талархав. Өнөөх зүйл хаалгыг онгойлгох гэж хичээж хаалганы бариулыг уламж чангаар дуугаргав. Тэгснэн гинэт болчихлоо. Энэ хүн хэсэгэн хугацаанд тэр хавийг чимээгүй хотын аниргүй манан бүрхэх шиг л болов. Ийм хэсэг хугацааны дараа бас л энэ аниргүй гэвдэн муухай чимээ сонсогдож эхлэв. Энэ бол тэр сүнс чөтгөрийн аль нь болох нь мэдэгдэхгүй амьтныг хаалгыг нь хумсаар маажиж буй чимээ байлаа. Хөөхэн бас нэг л хэмнэлээр мааж сарл. Харин хөөрхий бяцхан охин дуугарч чадахгүй хаалга руу бяцхан тормгоор алаг нүдэн бүлтийдэл ширтэн зогсно. Төдөлгүй дахиад л маажж буй чимээ зогсчихлоо. Яг энэ үед бас л чөтгөрийн гэмээр намгүн болов. Ингэж намгүн байх нь охинд арай л гэж нэг юм амьсгалах боломж олгох шиг. Тэгтэл дахиад л чимээ дулдаж эхлэв. Энэ удаад хаалга тогших чимээ. Мөн л нэгэн хэмийн нэгэн ижил чимээ. Охин бас л юу ч дуугарахгүй зогсоод л байлаа. Тэр хачин зүйл хаалга тогшсоор л бас тогшсоор л. Тэгснэ дахиад л зогсож байгаа. Дахиад л өнөх хачин аниргүй байдал өрөөг эзэгнэв.
Тэгснэн төдөлгүй. Найзаа намайг оруулахгүй юм уу? Гэж ад чөтгөрийн гимээр эсвэл бяцхан охины чимээр зөвөн сонгогдсон хоолой сонстов. Энэ чөтгөрийн дуу хоол ойл охиныг хэзээс илүү айлгаж өөрхий охин айсантан өөрийн ирэхгүй өвдөг боргохорч бас өмдөнд шээснийг нь ч мэдсэнгүй. Тэгтэл цаанаас өмдөндөө шээдэг ямар муу охин бэ гэхэн тэр найзаа намайг оруулаач дээ. Хоёулаа манад очие гэлээ. Харин энэ удаа охин хамгал зоргон чангалж чи хин бэ гэж арай гэж нэгэн ээрч мөрөн асуулаа. Тэгтэл би юу? Хүмүүс дандаа л ингэж асуудаг. Надад нэр байхгүй л дээ. Гэхдээ чи намайг улаан төвөл гэж дуудаж болно. Улаан төвөл гинэ? Чи яах гэж хийш ирсэн? Ямар тэнийг юм асуудیں۔ Чи л намайг манай ээжээс авсан. Тэгээд өдөржингөө гадуур хамтдаа зугаалсан. Тэгээд намайг энд авчирсан штэ. Юу? Ээж гинэ? Тийм ээ. Өдрийн чамтай уулздаг эмэгтэй бол манай ээж. Тэр хүн намайг бүтээсэн болохоор би ээж гэж дууддаг юм. Бид хоёр их олон 10 жил зугтан амьдарсан. Энэ хугацаанд би олон ч найзтай болсон шүү. Тэгээд тэр найзууд руугаа явж надаар яах гээд байгаа юм? Тэр үү? Би дахиад нэг найзтай болмор санагдаад тэглэж чи надад зөндөө их таалагдсан. Хоёулаа өнөөдөр үнэхээр хөвгөлтэй байсан биз дээ. Тийм учраас би чамайг заавал авч явах болно. Үгүй. Чи зайл. Яг одоо манай гэрээс зайл. Гэж охин байдгаараа хашгирлаа. Ямар муухай юм бэ? Би чамайг яагаачгүй байгаад би чамд гомдлоо. Тэгээд чи намайг гомдоосон учраас би чамаас хариугаа авах болно. Гэж өнөх ад зэтгэрийг хэлэхэд охин зөргөрдлэн уйлан. Чи яваад өгөөч дээ. Би чамаас хойж байна. Яваад өг. Яваад өг. Гойж байна. Яваад өг. Гэж охин хамгал арга нь барагдаж зөхөрсөн хоолоогоор хэллээ. Харин өнөөх ад чөтгөрийн улаан төвөл тун жууртай хоолоогоор чи намайг хөөж байгаа юм уу? Тэгвэл би чамтай муудлаа за. Тийм болохоор би ээжийг чинь алах болно. Ээж чинь өглийн мухаар өгөх болно. Бас ээж чинь яг одоо хаалган дээр ирж байгаа. Гэж хэлэхдээ зэрэгдсэн тэр цаана хаалга нүдэх чимээ дуулдлаа. Тэгээд миний охин хаалгаанэ гэж ээжийнх нь хоолой сонсогдов. Тэгтэл бүрч аимшигтай тэр ад зэтгэр яг охины өөрийнх нь хоолойгоор за ээж охин одоохон очлоо гэж хэлхэн тэр. Тэгснэг улаан төвөлний тогтог хийх чимээ дуулдснаа цааш холдон одов. Хөөрхий бяцхан охин юу хийхин ч мэдэхгүй алмаар нь зогсож байх хоорондор өнөөх чимээ улам холдон одож удалгүй төлхөр шаржигнах чимээ сонсдон хаалга нэгэдэв. Хаалганы цаанаас ээжийнхэн согтуу хоолой. Миний охин яасан ганцаараа айсан уу? Ээж нь жаахан уучлаа. Ээжигээ уучлаарай. Алив ээжтэй нэр. Миний охин ээж нүнсэ. Гэж хэлэхэд хариуд нь дахиад л өөрийнх нь хоолой. За ээжээ гэж хэлхэн сонстов. Харин энэ үед охин одоо л нэг мухан орж үгүй ээжээ болохгүй наадах чинь би биш гэж хамаг байдгаар хашгиран хэлээд гартаа барьсан дэлгүүрийн хаалган онгойлгох гэж оролдлоо. Гэвч ёрын муу хаалга дэлгүүрийг шургуулж хаад эргүүлээд байхад онгойдоггүй. Үнтэй зэрэгцсэн өнөөш гэж чи хин бэ гэж ээжийнх нь хашгирах сонстов. Харин ээжийнхээ төлөө чин сэтгэлээсэн айж тарчилсан хөөрхий охин ээжээ зүгтараа наадах чинь би биш шүү гэж хамаг байдгаар хашгирлаа. Тэгтэл хаалганы цаанаас ээж нь яг л өгөж юу мэд аимшигтай муухайгаар ордуу тавин газар бидхэн унах нь дуулдав. Харин охин хичнээн хичээгээд хаалгаан тайлж чадсангүй. Тэгээд ээжийг нь дуудан дэмэл зөрхрөн уйллаа. Харин энэ мөчөөс хойш энэ байранд
охины цорхрон уйлах чимээнээс өөр юу ч дуулдах болов. Тэгээд нэлээд хугацааны дараа ахиад л өнөөх төвфөлний чимээ дуулдаж эхэлв. Дог их чимээ улам чангарсаар хаалганы ард ирэв. Энэ удаад охин улаан төвфөлнөөс айлгүй түлхүүрэн ахин хаалганы нөхөнд шургуулв. Тэгээд эргүүлтэл хаалга онгойхон дээр хаалга цэлийтэл нэгдлээ. Ингээд хаалганы цаана байсан тэр этгээдийг ээжийг налсан тэр ад жүдгэрийн царайг харах боломжтой болов. Тэгтэл хачин зүйл болгон тэр юу гэхээр хаалганы цаана яг урд нь ямар нэг сэжгийн царайтай тийм ад жүдгэр биш. Харин өөрөн зогсож байхан тэр чи миний ээжийг яасан гэж хэлэхэд өнөөх юм өөрлөн улаан төвфлийн аажмаар догдог хийлэн алгасаар нүүрэнд нь тулж ирээд зүгээр дээ ээж чинь гой газар байгаа гэж хэлээд охиныг бийгүй биеэр нь тэвэрлээ. Тэгээд ингэж хэлв. Одоо хоёулаа ч гэсэн тэр газарлаа явах болно. Найзаа